Та гартаа байгаа үтсийг хараад хэн нэгний толгойд байсан зүгээр л нэг галзуу санаа хэрхэн яаж яг одоо таны гарт байж байгааг та урд нь бодож байсан уу? Үүнийг бодит болохын тулд загвар зохион бүтээгчид, үйлдвэрийн ажилчид, маркетингийн багууд, нягтлан бодогчид бас маш их төлөвлөлт шаарддаг. Энэ бүх үйл явц бол бизнес. Кембрижийн бизнес судлалын хичээлд 5 дахь мөрөл. Энэ жил бид та бүхний өдөр бүр ашигладаг брэнд, аппликейшн, дэлгүүрүүдийн хөшигний ард юу балдгийг судлах болно. Бизнесүүд яагаад оршин тогтнодог вэ? Тэд бидний хэрэгцээ, хоол хүнс, үс гэх мэт босон бидний хүслийг хангахын тулд оршин тогтнодог. Магадгүй та удахгүй энтерпренер болох юм билүү? Дараагийн сэдэв, маркетинг. Компаниуд өөрсдийнхөө бүтээгдэхүүн өрсөлдөгчийнхөөс илүү дээр хийдэгт таныг хэрхэн итгүүлдэг вэ? Бид зах зээлийн судалгаа, зар сурталчилгааны нууцыг тайлах болно. Менежерүүд хэрхэн бага урамшуулж хамгийн сайн ажиллахад нөлөөлөх талаар бид судлах болно. Бас санхүүгийн талаар зардлаа удирдах ашиг болох нь хамгийн чухал. Эцэст нь та дэлхийн эдийн засгийг хөдөлгөж буй хөдөлгүүрийг ойлгох болно. Энэ инфер аяхавтай жил байх болно. Бизнесийн хичээлийг судалцгаая.